та бид хоёр хажууд байгаа хүмүүстэйгээ тэр харилцаантайгаа бид нар хөрөнгө оруулах чадвал, хань ижилтийн харилцаанд хөрөнгө оруулах чадвал таны хосын харилцаа жаргалтай байна шүү. Тэгмээ эцэг их үр хүүхдийн харилцаанд хөрөнгө оруулах чадвал тэр гэр бүл аз жаргалтай байна шүү. Ашиг тусна биднийх л байхгүй. Найз нөхдөд харилцаанд хөрөнгө оруулах чадвал тэр хүн хязгаарч ганцаардахгүй нөхөрлөөр баян хүн байна. Тэр хүн нөхөрлөөр баяжж байгаа байхгүй үр ашигт нь тийм үү? Хаан ч явсан ганцаардахгүй тийм хүн болж байгаа. Мөн цаашлаад хэдий өөрт нь ашигтай биш ч гэсэн ганцаардсан хин нэг очиод сэтгэлийг нь дулаацуулж найз нөхд нь болж түүнийг анхаарч халамжилж санаа тавина гэдэг бол хариу нэхгүй харилцаанд хөрөнгө оруулах энэ уриалга бол Есүсийн бидний төлөө хийсэн, хүн төрөлхтний төлөө хийсэн гайхалтай үлгэр загвар. Мөн Христэд итгэдэг хүмүүс бид нар амьдралдаа бас дүүрэн сэтгэл хангалуун амьдрах бас нэгэн гайхалтай боломжийг энүүгээр Бурхан бидэнд олгодог байдаг.